Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Монгол хэлний зөв бичих дүрмийн баттгалын 3 дугаар хичээлээр уулзж байгаадаа баяртай байна. За бүгдээрээ өнөөдрийн хичээлээр юу сурч явахыг хамтдаа харцгаая. За өмнөх зөв бичих дүрмийн баттгалын 2 дугаар хичээлээр үзсэн хичээлийн гэрийн даалгаврыг хамтдаа буюу сэргээж санаж харна. За мөн ихээс алдаатай үгсийг таних тайлбарлах дасгалыг ажиллана. Өнөөдрийн хичээлээр сурсан зүйлээ баттгах гэсэн дараах дарааллын дагуу хичээлээ хийж гүйцэтгэнэ. Хүүхдүүдээ өгүүлбэрийг анхааралтай сонсоод чэйжээр бичээрэй гэсэн эхний ажил маань эхэлж байна. За энэ хичээлийн яг энэ ажлыг гүйцэтгэхийн өмнө та нар дэвтрээ балтгаа гаргаад цэг сайхан сууж байгаад анхааралтай бичиг тэмдэглэх ёстой байгаа шүү. За бид өмнөх хичээлээр нүдлэн тогтоох 3 үгсийг даалгаварт авсан. Авраг болох, авьяас чадвар, авилга өгөх. За энэ 3 үгээр бид нэр онлайн хичээлийнхээ давтлагын хуваар өдрөөрөө өгүүлбэр зохиож ажилласан. Тэр өгүүлбэрийг нь багш нь чэйжээр хэлнэ. Та нар маш сайхан анхааралтай сонсоод дэвтэр дээр хуулан бичнэ. За тэгэнгүүт багш нь өгүүлбэрийг слайдаар үзүүлнэ. Тэгэхээр үгсийнхээ алдаагдсаа дэвтэр дээр нэг удаа буюу нэг мөр хуулан бичгийг санаарай. За ингээд нэгдүгээр өгүүлбэрийг хэллээ. Анхааралтай сонсъё. 1. Ямар ч хүн ажилд орохын тулд эрдэм мэдлэг, авьяас чадвар, зан айлаа шалгуулдгийг санаж хичээн суралцаарай. Зан айлаа шалгуулдгийг санаж хичээн суралцаарай. 2. Зохиолч цэвэг мэдийн алагдай авраг зохиолыг уншаад ирээдээ орогдой хоёрол жинхэнэ авраг юм байна гэдгийг ойлголоо. Ирээдээ орогдой хоёрол жинхэнэ авраг юм байна гэдгийг ойлголоо. Жинхэнэ авраг юм байна гэдгийг ойлголоо. 3. Аав ээж бид гурав зурагт үзэж байгаад авилгатай тэмцэх газрын нэвтрүүлгийг сонсоод мөнгө, ажил, шунал 3-ыг хэмжээнд нь байлгах ёстойг ойлголоо. Мөнгө, ажил, шунал 3-ыг хэмжээнд нь байлгах ёстойг ойлголоо. За одоо багшлахаа хүүхдүүдээ өгүүлбэрээ баттгаж харъя. 1-р өгүүлбэр дэргэцэн дээр гарсан байна. Хамтдаа 2-р өгүүлбэрийг харъя. За мөн 3-р өгүүлбэр. За энэ дасгал даалгавар бол анхааралтай сайхан сонсоод чэйжээр бичих даалгавар байлаа. За яг одоо бичилгээ зогсоож байгаад үг үсгийнхээ алдааг анхааралтай сайхан сонсоод доогоор нь улаан болоор болон өнгийн харандаануудаар. За балын харандаагарч болно. Алдсан үгийг тэмдэглээд за мөн падлаг шугамны гадна том аавсаг дундуур зураас тавиад алдсан тоог очино тийм ээ.
За багштай хамтарч анги дээр хийдэг байсан үйлүүдээ л давтан хийнэ гэсэн. За одоо харин алдсан үгээ зөв болгоод нэг мөр бичих ёстой санаарай. За бид бол үнэхийг шинээр сурч байна. Түүнийгээ баттгаж байна. За энэ бол мэдлэгийн одоо их уурхай үндэс гэж хэлж болно охтуудтай. За гэрийн даалгаварт багш нь 9 дугаар ихийг өгсөн байсан тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ гэрийн даалгавраа баттгаж харъя. За та нар эхээс биелж хашилгын дээдсийг гарчгаад нутгийн хаан гэж бичсэн үгсийн алдааг таних байсан. За яагаад энэ даалгавруудыг ингэж онцлж хийгээд байгааг та хэд маань мэдж байгаа тийм ээ. Зөв бичих дүрм бол хэлний хувьд ер нь хамгийн чухал даалгавар байдаг. За бэс гэдэг үгийг хүүхдүүд маань маш сайн тайлбарласан байсан. За игшгээр төгссөн үндсээр үйл үйл дагавар залгахдаа шууд залгахдаг. Тэнгүүд би гэдэг үг егэр төгснө. За тэнгүүд е ч одоо гэгвч илүү андуурдсан үггүй тийм ээ. Яа е ю хагаси 61 бол туслах игшиг. Монгол хэлэнд 35 үсгийн 13 игшиг үсэг байдаг. Үндсэн игшиг 7, туслах игшиг 6 байдаг. За энэ дөрмийг бүгдээс баттгаж харлаа. За хашлахын гэдэг үг. Хашлах гэдэг үгийг бид нартэй ярьсан тийм. Гэгвчээ төгссөн иргэн дээр лагаалга нөхцөлтэй эм үгэнд лиг лөг нөхцөлийг игшгээр болон зөөгний тэмдгээр төгссөн үгэнд илгаа дөрөв нөхцөлийг залгадаг дүрэн бий. Тийм учраас үгийн үндэс хаш хэмээх үйл үг хаш. За тэрэн дээр лагаа орох ёстой. Тэгээд агаар төгссөн үг учраас бид нар 61 буюу 90 үгийг авах ёстой. Ингээд хашлахын гэж ичих ёстой. За дээдсэг энэ бол гэгвчээр төгссөн үгэнд урт гişэр гэсэн нөхцөл залгуур залгахад эцсийн гэгвч өмнөх балархах шиг гэгднэ гэсэн дүрмээр эсийн өмнөх шиг гэгдэх ёстой байх нэ. За гарчгаад гэдгийг бид нэр их алдсан тий ихэнх нь таниагүй гэж хэлж болно. За энэ гарчгаад гэдэг үгийн араас үүдийн тийм ялгал орох юм бол шиг гэдэг. За энэ дүрмийг бид нар бол хоош дэдгэрэнгүй үзэх учраас та бүхэн алдаагаа засаад авчих. Яг 10 слайдн дээр багш нь энэ дүрмийг дэдгэрэнгүй тайлбарлана. За гэтэл яг гарчгаад гэдгийн дор багш нь явчихыг гэдэг үг өгсөн байхад чигийн харслын и гэдэг байгаад тэгэхээр энэ нэг харъя. А гэдэг бол үгийн ялгал, и гэдэг бол нэрийн ялгал. Тэгэхээр нэрийн ялгалын өмнөх чихийн и шиг гээхгүй байхад гэдгийг анзаараад байж байгаарай. За хаан гэж бичсэн бол яриа нэвчлэг тий. Манай хүүхдүүдс ангийн хаан гэж багшийн хаан гэж бичээд байдаг. Тэгвэл энэ бол энэ үсэгтэй байвал яриа нэвчлэг. Харин энэ үсэггүй бичих хэрэгтэй. Нутгийн хаан. Энэ үүд эзэн хамаатах агийн дөрөв нөхцөл болохоос ш аан гэсэн нөхцөл байдгүйг сануулж хэлбэр байна. За сая гарчгаад гэдэг үгэн дээр тайлбарлагдсан дүрмийг бүгдээрээ дэдгэрэнгүй тайлбарлая. За энэ бол бүр мөсөн үйлдэх байдлын чих дагаврыг зөв бичих дүрмтэй холбогдно. За багш нь томьёолч хэлж өгсөн байна. Хараарай. Игшиг таслал тавиад 7. За 7 гэдэг бол юу вэ? Энэ бол Монгол баавар. За Монгол баавар гэдэг үгийг бүтээхэд орж байгаа МН ГЛ БВР гэсэн 7 үсэг бол игшигт гээгүүлэгч. За тэгэхээр дүрмийг харъя. Игшиг болон игшигт гээгчээр төгссөн үгэнд 9 заримдаа 9 гээгүүлэгч тийм ээ. Цоожод садвшаач гэхэд орж байгаа 9 гээгүүлэгч. За тэгэхээр игшиг болон игшигт гээгчээр төгссөн үгэнд заримдаа хийсэн залгуур нөхцөл залгахад шиг гэдэг. Тийм учраас сунаач хаад, онч хоод, хамч хаад, өгч хөөд, туйлч хаад, сугарч хаад гэх мэтэрч. За үндсээр сунаач хаад. Тэгэхээр дүрмийн дагуу игшиг гэдэг. Өг, өгчих, өгчхөөд. За энийг ингэж задлж бас бичиж болно шүү хүүхдүүдээ. За заримдаг дээр заримдаг ороход игшиг бичдэг. Тийм учраас буцчихад. За харъя. Буц Ц үсэг заримдаг. Чихийн ч заримдаг. Тэгэхээр игшиг хэвээрээ буцчихад. Хожчиход. Сиччгээд гэх мэтэр игшиг гэхгүй байна. За эсхээ үсгээр төгссөн үгэн дээр Т-чигээр ирсэн залгуур ороход игшиггүй бичнэ гэсэн дүрм монгол хэлэнд байдаг. За яг энэ дүрмийн дагуу босчхоод, сэгчгээд, хийсчгээд, сонсчхоод гэдэг үгсийг хараарай хүүхдүүдээ. За үг бос эсхээ хоёрын эсээр төгссөн. Чих Т2-ын чигээр ирсэн. Тэгэхээр игшиггүй бичих. Босчхоод, сонсчхоод, түлхчгээд. Тэгэхээр 2 дахь багнанд байгаа дүрмийг зөрчдөг тохиолдолд 3 дахь багнанд гарч ирж байгаа гэсэн үг хүүхдүүдээ.
За 5 дахь холбоогийн хээ нөхцөлийг бүгдээр харъя. За энэ энд 3 болон 4 дахь дүрмтэй 3 дахь баг нь 3 дахь игнэ 4 дахь игнэтэй холбогдож байгаа дүрмийг дөрвөөр тайлбарлана. За босчхийн сэсгчгэд хийсчхийг тогтцохоос сонсцохоор түлхчгэд их шиг и гээгдэг бай 4 дахь игнэнд. Гэтэл та нар 3 дахь игнэний и гээгдсэнийг санаарай. За энэ бол чих гэдэг дагавар дээр нэмээд тодтхон холбоогийн хээ нөхцөл орсон байгаагийн илрэл. Учир нь за 4 дахь игнэнд байгаа ийн, дэ, иг, ос, ор, дэ гэсэн нэрийн тийн ялгал хизээч чих дагаврын араас орох боломжгүй. Тодтхон холбох хээгийн араас боломж. Тэгэхээр тодтхон холбох хээгийн ихшгийг бид нар гээдгүй шүү дээ. Болохоор, сонсохоор, явахыг гээдгүй. Яг тэгвэл хүнтэй адил. За тэгэхээр ойлгоё. Нэрийн тийн ялгал гэхэр чинь нэрлэх, харьяалах, өөх орших, заах, гарах, үйлдэх, хамтрах, чиглэх гэсэн 8 тийн ялгал. Тэгэхээр энэ 8 тийн ялгалын араас орсон байвал энэ бол үйлдэл тодтхон холбохын хээ байх нэ араасаа дагуулсан байв. За энэ дүрм бол маш хэрэгтэй дүрм учраас хүүхдүүдээ бичиж тэмдэглэж аваарай. За өнөөдрийн ажиллагаа. За бид ийм ихтэй ажиллая. За багш нь нэг удаа уншия. Та нар бол бичлэгээ зогсоож угаад багшийнхаа зөвлөгөөний дагуу доройж 3 удаа унших ёстой тийм ээ. За. Би гэдэг хүн айгам халуун наранд соргиулж хар хөлсөд суулан хамаг би хувцастайгаа наалдан бүтгэж өгөх гэж байсан ч халах гар цэмбэн дээлтэй мөнгөн тоногтой суран бүстэй хит тутаг бүсэндээ хавчуулан айхилж явлаа. Хамгийн гол нь өв эцгийн гутлыг өмсөөд цагаан хэрэмний хашилхан дээр өрөөсөн хөлөөрөө гიშгэн ташаага тулаад ханхалзаж буйгаар зургаа татуулах л жухам зориг минь юм аа. За ийм их таарсан. За энэ ихээс ингээд ихтэй 3 удаа уншаад алдаатай үгсээр шууд доогоор зураад бутчих хэрэгтэй тийм ээ. За энэ нөгөө түрүүний ихтер ажилласан хашилхан дээр гэдэг үг маань дорож зөв гэсэн байгааг харж байна тий. За одоо та нарыг бол би 5 үгээ бараг олчж байгаа гэж бодож шүү. За энэ 5 үгийн энэ ихийн 5 үг бол бусад ихүүдийг бодоход харьцангуй амархан үгс байгаа. Ихэвчлэн үгийн үнс алдсан байсан. Сайн ажиглаарай хүүхдүүдээ. Энэ бол ажиглалт хийн гэдэг бол ерөөсөө үнд байх хамгийн чухал шийдвэрийн нэг байж байгаа тийм. За ихээс ийм үгсийг алдсан байна. Багштайгаа хамтраад ажиллаарай. Айгам, бүтэж, хит тутагын хит, гიშгэх, зорилгох гэсэн үгс. За ерөөсөө үгийн үнс алдаатай бичсэн гэвэл дийлэх нь байгаа тийм. За үгийн үнс аагийн. За бүтэж, заримдаг дээр заримдаг бол их шиг бичих ёстой. Бүтэж, тийм ээ. Босож, засаж санаж авах хэрэгтэй. За хит тутахыг үгийн үнс алдаатай бичсэн. Эгэрч ёстой. За гიშгэх гიშг биш гიშг тий үгийн үнс өөрөө ийтэй байгаа. За зорилго бол одоо саяны яг 9 дугаар ихтер ажилласан. Игшиг болон зөөлөн тэмдгээр төгссөг нь илгаа дөрвийг залгана гэсэн дүрм байсан. Тийм ч бас зорилго. За тэгээд Монгол баавар зөөлний тэмдэгтээ Монгол баавраар төгссөгөн дээр Монгол баавраар ихсэн залгуур ороход зөөлний тэмдэг и болдог. Тэгэхээр энэ хоёр дүрмийг баримталж бичнэ гэдгийг санаарай. Зөв бурууг нэгтэлсэн гэж найдаж байна. Үүнийг мөн дэвтэр дээрээ бичиж тэмдэглэж авах мартаа зай хүүхдүүдээ. За дараах ихээс олсон 5 холбоо өгөө бүгдээрээ зурган байдлаар нүдэндээ тогтоож толгоонд оюунда батгаж авъя. Хит утаага зорилгодоо хүрэх айгам халуун бат гიშгэх ажил бүтэх бүтгэж гэх мэтэр бичиж болно тий. За дахиад та бүхэнд ажиглах багш нэг 10-аас 15 секундын хугацаа өгье. Сайн хараарай. За одоо хүүхдүүдээ энэ 5 үгээрээ холбоо үг зохиож бичгээж. Холбоо үг зохиож бичсэн байгаа тий. За одоо тэгвэл холбоо үг зохиоснороо бүгдээрээ өгүүлбэр зохиож бичнэ. Айгам халуун, ажил бүтэх, зорилгодоо хүрэх, бат гიშгэх, хит удаг гэсэн үгүүдээр ямар өгүүлбэр зохиож болох вэ бодоод та нар зохионо. За видеогоо зогсоож байгаад тийм ээ 5 өгүүлбэрийг зохиогоорой. За багш нь та нарт нэг энэ байдлаар зохиож болно шүү гэж санаа авахуц 5 өгүүлбэр харуулъя.
Монгол эрчүүдийн бүснээсээ зүүж явдаг гоёлол хит утга, аягны ут, дайлан юм. Зорилго гэдэг мөрөөдөл биш учраас түүндээ хүрсэн эсэх болон хүрэхийн тулд хэр хичээснээрээ өөрийгөө дүгнэж болно. Айгим халуун зуны өдрүүд хаяанд иржээ. Амьдралд бат гიშгэж хөл алдалгүй хүнээрээ байна гэдэг их хариуцлага. Өдөр бүрийн хичээл зүтгэл нүр их хөдөлмөрийн дараа ажил бүтэх сайхан даа. За энэ дээр бол бидний өнөөдрийн сурсан ийм бичих ёстой шүү, алдаатай бичдгээ засаарай гэсэн 5 үгээр бид нэр өгүүлбэр зохиосон байгаа байдал бол харагдчихэв. Тэгэхээр та нар бол бичээд түүнийгээ тогтооно гэдэг бол ерөөсөө ой ухаанаас чинь гарахгүй. Та нар одоо дахиж энэ 5 үг дээр дараа алдахгүй болж байгааг илэрэл байна. Тэгэхээр яг багшгаа ийм нийлмэл өгүүлбэр биш, энгийн хүүрэмж өгүүлбэр зохиосон ч болно шүү хүүхдүүдээ. За өнөөдөр багш нь гэрийн даалгаварт 11-р ихийг өгч байна. За 11-р ихтэр ийм их үг өгсөн байна. Багш нь уншиж өгье. Энэ ихээс мөн адил 5 үг алдаатай байгааг олоод дүрмийг нь тайлбарлаад бичээд багш руугаа явуулна шүү. 4 зүг 8 зогсоос ирсэн зүсэн зүүдийн үндэстэн ястан хар шар цагаан арьснууд талын Монгол дайчин баатруудаас хятадууд хэрхэн сүнсээ зайлтал айж байсныг гэрчлэх миний өвөөгийн гутлыг шохоорхон сонирхож байгаа. Зургийг нь аппаратаараа час хийлгэн тал талаас гэрэл анивчуулан авч бай. Хан мөн тоогүй. Өвөг эцгийн махир сэлэн байсан ч болоос. Тэрийг дашаандаа зүүчгсэн болж мөн дөгөө химээн бодож байтал шар арьстныг ирхэм. Та хаанаас ирсэн вэ? За ийм их байна те. За тэгэхээр хүүхдүүдээ энэ их дээр ажилланаа гэрт. За өнөөдрийн нүдлэн тогтоох үг гэсэн. Энэ бол нэмэлтээр өгж байгаа даалгавар. Азраг адуу, амирлангуй зан, агуу, ухаан. За азраг гэдгийг бид нар яаж бичдэг вэ? Азрагаа гэж бичдэг. Азрагаа гэж шалтгаан. Тэр бол буруу. Хэлбэр бол азрагаа. За амар дэнгу гэдэг үг бол зэрэг амар тайвны үндэс багхгүй юу? Тэр бид нар бол яг сонсогдож байгаагаар амирлангу гэхээр амир гэж гэдэг. Гэтэл энэ үгийн үндэс өөрөө амар тайвны амар. За тэгэхээр амарлингу гэж хэлнэ ш. За агуу ухаан. Агва, агуи гэх ингээд янз бүрээр ичих гэдэг. Агуу том агуу ухаан бол нэг л хэлбэртэй байгааг хараарай. За эдгээр үгсээрээ та нар бол бичээд өгүүлбэр зохиох ч юм уу тийм ээ өөрт хэрэгтэй байдлаар нүдлэн тогтоож байна. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Бид өнөөдрийн хичээлээр өмнөх мэдлэгээ эсэргэн саналаа, ихтер ажиллаж дүрмийн мэдлэгийг баттгалаа, мөн шин сурсан үгүүдэд баттгаж өгүүлбэр зохиолоо. За тэгэхээр өнөөдрийн өгсөн гэрийн даалгаврыг боог372 @gmail хаягаар явуулаарай. Амжилт хүсье хүүхдүүдтэй баярлалаа.